Энэ оны улсын төсвөөс хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1.8 их найдгээд нийт 2.3 их найд төгрөг асаж тодтгол хийнэ. Ойрын 5 жил хүний нөөцийн дутагдлаас илүү ур чадварын хомсдолд орохыг хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд дурджээ. Хэд цахимжсан төрийн үйлчилгээний ахмадуудад цахим гадуурхалтад өртөх нэг хэлбэр гэлээ. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдсэн улсуудын тоонд орсоор байна. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрөөр сая дурдсан болон бусад мэдээг хүргэх болно. Анхаарлаа хандуулна. Гурван намын хамтарсан засгийн газар тарсан ч ахин 3 намын хамтарсан засгийн газар байгуулагдлаа. Засгийн газрын бүрэлдэхүүнээс ардчилсан нам гарч оронд нь иргэний зэрэг ногоо нам орлоо. Харин хүн нам 2 сайдын судалтай хിവэрүүлтлээ. Ийхүү бүтэц бүрэлдэхүүнээ зурж сайднараа томилсон Зандан шатрын засгийн газар оюун эрдэнэ засгийн газараас хэрхэн ялгарч ажиллах вэ гэдгийг олон нийт ихэд сонирхож байна. Юун төрөнд яамгүй сайд нарын оронтойг цомготгож 3 сайдын албан тушаалыг үндэсний хорооттой хамт татан буулгахаар болсон. Харин үлдсэн яамдыг хിവэрүүлдэж өмнөх засгийн газрын бодлогын залгамж чанарыг хүргэжлүүлэхээр болсон. Тэгвэл шинээр болоод улирч томилогдсон сайд нар хэрхэн ажиллах талаар байр суурийг нь тодрууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг та бүхэн мэдж байгаа. 2024 оны улс төрийн сонгуульд оролцсон намуудын Монгол Ардын нам, ардчилсан нам, одоо хүн нам зэрэг намуудын одоо тийм мөрийн хөтөлбөрүүдийг нийлүүлж ягаад Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгож баталсан их хурлаар. Энэ бол хууль болж батлагдсан бичиг баримт. Тийм болохоор энэ хууль заагдсан. Энэ одоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан одоо бодлого зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө бид бүхэн бас шармаж ажиллана. Энэ дотор баялагын сангийн асуудал явж байгаа. Уул уурхайгаа хэрхэн зохистой ашиглах вэ? Уул уурхай өгөөж гэх юм уу хэрхэн Монголын ард түмэн хүртээмжтэй тэгш хүртэх үү гэдэг дээр бид бас илүү анхаарч ажиллах ёстой. Хойноо дайны байдал хэвээрээ байна. Урталтаа тарифын одоо дайн гэж ярьж байгаа хэвээрээ л байна. Зөвхөн Монгол битээ хэлэг энэ бүс нутагт чинь хөрөнгө оруулалт байхгүй. Татаж оруулж ирээ гэд тэгэхээр хамгийн чухал асууж байгаа зүйл бол улс төрийн доктортой байдлыг л асууж байна. Бид нар хөрөнгө оруулалтаа хийлээ гэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийшүү дээ. Тэгээд энэ маань өөрөө дунд болон урт хугацаанд бид нар ажиллаад үр өгөөж авч чадахгүй л гэдэг ийм бодит асуулт байхгүй. Тэгээд энэтэй холбоотойгоор бол маш олон хөрөнгө оруулалтууд одоогийн байдлаар бол ажиллаж байгаа байр суурьтай байна. Барилгын яам дээр одоо хариуцж ажиллах хэвээр энэ гол одоо салбарын чиг үүргийн энэ одоо асуудлуудыг нэг тийш нь болгох. Мөн одоо Улаанбаатар хот дээр одоо бас давхарддаг тий аль нь одоо ажлын дунд нь хаягддаг энэ асуудлуудаас эхлээр одоо Улаанбаатар хотын одоо захирагчтай ойлголцох мөн одоо ерөнхий сайдын хэмжээнд бас энэ засгийн газрын одоо кабинетийн хэмжээнд бас ярих мөн цаашлаад улсын хурлаар одоо энэ асуудлуудыг орж нэг мөрөө ойлголттой болж байгаад ингээд одоо цаашаа явна гэсэн ийм л бодолтой байна. Одоо энэ төрийн албан хаагчдыг бас нэлээд танах асуудал яригдж байна тийм ээ. Тэгэхээр боловсролын салбар төрөл багш яг одоо зааж байгаа багш тэнд ажиллаж байгаа ажилтнууд тийм ийм хүмүүсийг бол танах ямар ч боломж байхгүй. Энийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Эмчнэрийг ч гэсэн тийм байгаа шүү дээ. Зүгээр нөгөө талдаа бол бид бас бодож харж байгаа юм. Энэ яг энэ төрийн захиргааны төв болон одоо төрийн захиргааны өөрөөр агийн талгуудад ажиллаж байгаа ийм хүмүүсээс одоо аль болохоор чиг үүргийн давхарталтай юм газруудыг бол татан болох нь зүйтэй. Одоогоор би бол яг хүний нөөцийн нөхцөл байдлыг мэдэхгүй байна. Яамны очиж одоо харна мэдээж одоо шаардлага хангасан тийм чадвартай хүмүүсээ л ажилуулна. Шаардлага хангахгүй бол одоо салхиусгэр аргагүй шүү дээ. Төрийн алба бол одоо төрлийн алба биш. Бидний хувьд уул уурхайн салбараас хэд хараатай эдийн засгтай. Тэгээ өнөөдөр уул уурхайн салбарын түүхий эдийн унжийн. Тэгэхээр бид нар аялал жуулчлалыг татах хэрэгтэй. Аялал жуулчлалыг юугаар татдаг вэ гэхээр ондоочлоор буюу соёл, өв соёлоороо татдаг. Тэгэхээр одоо тэр тал дээр илүү энэ салбарынхаа онцлогийг ашиглаад мөнгө татах тийм чиглэлийн ажлууд дээр анхаарна гэж бодож байна. Нийгмийн даатгалын санд хэдэн зуун саяын өртөө хэдэн мянган аж ахуй нэгжүүд арайхийн ажилчдынхаа цалинг тавьж үйл ажиллагаагаа тасалтуулалгүй авч явна. Учир нь өнөөдөр Монголын төр ажил олгогчоос ажилтнандаа өгч байгаа хоол, унааны мөнгнөөс нь хүртэл нийгмийн даатгалын шимтгэл сутгаж байна. Энэ мэд нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой зарим заалтуудыг өөрчилж, иргэд аж ахуй нэгжүүдэд илүү ээлтэй болгох хуулийн төслийг төвшин нарын гишүүд санаачилж өнөөдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийг өнөөдөр нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцлээ.
Улсын хурлын гишүүдийн 3-1 нь хамтран санаачилсан энэ хуулийн төсөл нь ажил олгогчдын нуруунд ирэх ачааг хөнгөлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. За хуулийн төслийн хамгийн гол үзэл санаа нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гэж тайлбарлалаа. Тухайлбал оюутан залуучууд, тэтгэвртэй гарсан ахмадууд, хүүхдээ харж байгаа ээжүүд цагаар ажиллах юм уу, хөлсөөр ажиллах гэрээгээр ажил хийдэг. За гэтэл эдгээр тохиолдлуудад ч мөн нийгмийн даатгалын шимтгэл сууддаг. За нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж үүнийг болиулснаар ажиллах хүчний оролцоо нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид тайлбарлаж байна. Харин зарим улсын хурлын гишүүдийн зүгээс энэ хууль батлагдвал нийгмийн даатгалын сангийн орлого дутах, за эргээд улсын төсвөөс нөхөх зэрэг эрсдэл учирч магадгүй гэдгийг хэлж байлаа. Яг энэ хуулийн төсөл бол яг өнөөдөр нийгмийн даатгал шимтгэл төлж байгаа иргэдийн хувьд бол шимтгэлийн хувь хэмжээ бол буурахгүй. Шимтгэл бодогдож байгаа цалин хөлснийх нь бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноороо ямар нөлөөтэй вэ гэдгийг бол бас сайн ярих хэрэгтэй. Яг тэгэхээр өнөөдөртөө бол таны цалингаас одоо жишээлбэл баг шимтгэл авч байгаа юм шиг санагдаж байгаа боловч ирээдүйд таны бодогдох одоо тэтгэврийн хувь хэмжээ чинь буурж орж ирнэ шүү гэдгийг бас бид нар сайн хэлэх хэрэгтэй. Хууль санаачлагчдын зүгээс жишээ нь хөдөлмөрийн гэрээгээс нийгмийн даатгал авдаггүй бай, хоол унаанаас авдаггүй бай гэд. Энэ хоол унааг нь бол би сайн санаж байна. Нийгмийн даатгалын багц хуулийг батлах үеэр нөгөө энэ зүгтах юм болоо явчихдаг. Тийм учраас авахгүй бол болохгүй гэд ингээд тал талаас нь ярьж байгаа л хуучнаар нь явцсан юм ба. Тийм ээ. Тэгэхээр яг хуу ер нь бид бас энэ сонголтыг үлдээж болох уу? Нийгэмд бид зарим альва зүйлийг бол зөв ойлгуулах талд одоо хандах ёстой. Тэгэхгүй бол одоо нийгэм өсч ийн гээл тэрийг заавал шийдвэр болохгүй бол дайраад ах юм бол бид маргааш зүгээр байж байгаа тогтолцоог шийдэж магадгүй эцсийн дүндээ нийгмийн ямар нэгэн одоо төвхтэй өндөрлөлтэй байдал үүсгэж магадгүй. Энийг бид энэ хууль тогтоогчдын хувьд бол маш сайн ойлгож байгаа шүү дээ. Бидний бас үүрэг бол аливаа хүсэл болгоныг биелүүлэх биш. Бидний гаргасан шийдвэр бол тооцоо судалгаад рационал байх шүү дээ. Зүгээр нэг удаадаа нэг байшин гэрээ янзлуулдаг ч юм уу, нэг ажил гүйцэтгэх гэрээгээр нэг хуулийн зөвлөгөө төр авдаг ч гэдэг юм уу те. Ийм удаагийн шин чанартай юмнуудаас хасаа ажиллах нь бол зөв. Харин олон удаад автагддаг байдлаар энийг ингээд шийдчих юм бол хөдөлмөрийн гэрээ байгуулах нь олдохгүй бүгдээрээ татвар нийгэм даатгалаасаа зугатаагаад ийм гэрээ байгуулах явчих юм бол энэ сан чинь өөрөө том эрсдэлд ороод бүр зөрүүлээд ажил олгогч нараас нийгмийн даатгалынхаа шимтгэлийг нэмий гэдэг юм уу ороод ирэх гэдэг би энэ эрсдлийг бодоод байгаа. Бид нар ингээд ажил олгогчлаа бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж бид нар олох орлогоо олно, илүү олно. Ажил олгогчлаа бодож бид нар ирээдүйд төлөвлөлт төр шимтгэл татвар хэмжээ илүү нэмэгдэнэ. Байга зүйлээ хамгаалаад бол бид нар өнөөдөр ямар ч өөрчлөлт гарахгүй, ямар ч үр дүн гарахгүй. Нэг талдаа энэ хөнгөлтүүдийг авж байгаа яг ажилчдын бодит хэрэгцээ буюу гар дээр олгогдох мөнгө нэмэгдэнэ. Нөгөө талаасаа буруугаар ашиглавал ариун зай гишүүний хэлж байгаа шиг яг одоо нөгөө тэтгэврт тооцогдох суурь цалин багасаад урт хугацаанд бол бас тэтгэврийн одоо тооцох орлого нь буурах ийм эрсдэл бол байгаа. Тэгэхээр энийг бол тодорхой хэмжээнд бол одоо яг нэг талдаа ихтгэлцэл дээр нөгөө талдаа бол хэмжээ хязгаартаа гуравдугаарт яг зориултаар нь ашиглах хэрэгтэй байгаа. Хууль батлагдсны дараа нийгмийн даатгалын сангийн орлого бүрдэхгүй төрвөл ажил эрхэлж байгаа хүмүүсийн төлөв нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх их болгоомжлож байгааг зарим гишүүд хэлж байна. За ийм тооцоололоос тайтар хийсэн эсхийг нэгтлэх нь хамгийн чухал байгааг хэлж байна. За гэхдээ нөгөө талдаа анханасаа алдагдaltaй явж ирсэн төсвөөс алдагдлаа нөхдөг нийгмийн даатгалын сангийн данс улаах эсэх нь аж ахуйн нэгжүүдэд хамаагүй учир төр өөрөө зохицуулалтаа зөв хийж эхлэх нь зүйтэй гэдэг байр суурийг ч зарим гишүүд хэлж байна. Өнөөдөр Зандан шатрын засгийн газар анхны хуралдаанаа хийж төсвийн тодтголын асуудлыг хэлэлцлээ. Энэ оны төсвийн орлогоо бүрдэхгүй төгөрсөн учраас 2.3 их найт төгрөгөөр хэмнэлтийн тодтгол хийхээр болжээ. Тодорхойлбол хөрөнгө оруулалтын зардлаас 535 тэрбум төгрөгийг хасахаар төсөөлсөн байна. Харин урсгал зардалд 1.8 их найт төгрөгийг хасах юм байна. Ингэснээр 2025 оны төсөвт 2 дахь удаага тодтгол хийх гэж байна. Эхний удаа алдагдaltaгүй төсөв батлахын тулд тодтгосон. Харин одоо орлого бүрдэхгүй байгаа учраас тодтгох гэж байна. Энэ 7 хоногт улсын хурлаар орж хэлэлцүүлэхээр байна. Энэ жилийн 2020 оны төсвийн хуулийн дээр бүтээн байгуулалтын ажлууд бол томоохон бүтээн байгуулалтын ажлууд бол маш цөөхөн байгаа шүү дээ, тийм ээ. 42 ийм л одоо бүтээн байгуулалтын ажлууд байгаа. За эндээс бол харин ихэнх ажлууд нь хийгдсэн. За эндээс бол 3 зам гэрийн хийгдээгүй учраас хэмнэлтэнд орсон. За энэ гол хэмнэлтэнд орсон хөрөнгө оруулалтын ажлууд бол сайд нэрийн багц дээр байгаа ажлууд байна. Сайд нэрийн багц дээр салбарын дуудалтаа ажиллагатай ийм бүтээн байгуулалтын хэрэгсээ илүү
одоо хөрөнгө бэлтгэх худалдаа авах ийм ажлууд одоо энэ нэлтэнд орж байна гэсэн үг. За харамсалтай нь одоо эрүүл мэндийн яамд жишээ 64 төгрөгийн одоо том төхөөрөмж худалдаа авах байтал бодлого ажиллагааг зохион байгуулж чадаагүй. Маш харамсалтай. Та бүхэн санаж байгаа тийм үү 2024 онд бид 25 онд төсөв хийж намаржингаа юу боллоо. Нэлээд юм болж байгаа одоо сайдрын энэ одоо багц төсвүүдийг одоо хамгаалж гарч ирсэн боловч харамсалтай нь одоо сайдрын багц дээрээс нийтдээ энэ 325 гэж бараг 70% сайдрын багц байгаа. Багцд нь башин барилга бол биш. Надад худалдаа авах ажиллагааны тоног төхөөрөмж ийм зүйлүүд байгаа гэсэн үг. За Төсвийн суур хуулийн 34-р зүйлийн 4 залт бий. За энэ төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд зохицуулалт хийх шаардлага үүсвэл төсөвд тодтгол хийнэ гэж заасан. За ийм хуулийн үндслээр засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа учраас төсвийн тодтгол хийхээр болжээ. За түүнчлэн төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээр засгийн газрын бүтэц зөвлөлтгөөнд өөрчлөлт оруулах юм байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүний эрхийг асар ихээр зөрчиж, хүнлэг бус байгаа нь олон жишээгээр нотлогдсон. Үүнийг засгаж өнгөрсөн онд улсын хурлаас тогтоол баталсан. Энэ дагуу засгийн газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хуралд өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төсөлд төрийн нууцад хамаарах мэдээллийг агуулсан яллах дүгнэлтийг яллагдагчид хэрхэн танилцуулж, гардуулж өгөх тухай нэрвчилж өгчээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зорилго нь хүнийг яллах биш, хэргийн бодит байдлыг тогтоох. За гэтэл хэрэг нь байвал хүн нь олдно гихчээр ямар хэрэгт холбогдсон шалгагдаж байгааг нь хэлэхгүй, хэргийг нь өөрчилдөг их хардлагч олон нийтийн дунд бий. За түүнчлэн төрийн нууцад хамаарах мэдээллийг агуулсан яллах дүгнэлтийг яллагдагчид гартуулж өгөхтэй холбоотой эргэлзээч байдаг. За энд энэ эргэлзээг тайлах үүднээс төрийн нууцад хамаарах мэдээллийг агуулсан яллах дүгнэлтийг яллагдагчид бүрэн танилцуулж төрийн нууцад хамаарах хэсгийг нууцлан гартуулж өгөхөөр тусгажээ. За харин нууцлан гардуулж өгнө гэх үг нь чухам ямар утга санааг илэрхийлж байгаа нь гишүүдэд эргэлзээ төрүүллээ. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэрийн нууцлан гардуулан өгнө гэдгийг юу гэж ойлгож байгаа юм бэ? Тэрийг бүр мөсөн өгөөд тэр шүүхийн шийдвэрээ аваад гэртээ хадгалаад байхыг хэлээд байгаа мó? Буцааж өгөхийг хэлээд байгаа мó танилцчаад? Энийг яг юу гэж ойлгож ажлыг оруулж ирж байгаа юм бэ гэсэн асуулт. Техникийн хувьд энийг нууцлан буюу одоо энэ програм хангамжууд угаасаа ингээд тэр бичвэр текстийг дараад харлуулад өгчих болцоо байд юм байна. Тэгэхээр үндсэндээ яг ямар хэрэгт яллаж энэ яллах дүгнэлтийг өгсөн тэрний үндслүүд мэдээж бүрэн танилцуулахаас гадна тэр өгж байгаа тэр яллах дүгнэлтийн тоо хуудасны хэмжээ ерөөсө зөрөхгүй л гэсэн юм бас давхар агуулгаар бас өгж байгаа. Тэрнээс биш яг таны хэлж байгаа шиг төрийн нууцыг одоо атгалаараа ч гэх юм шүү төрийн нууцыг өгчөж байгаа зүйл бол байхгүй. Өгж байгаа материал чи өөрөө нууц байгаа шүү дээ. Тэгээ тэрийг нууцлан харлуулахаа та нар нууцлана гэж хэлсэн. Энэ томьёоллоо өөр хуулинд нэгд байхгүй бол одоо эн чинь энэ ойлголтоор бэхжээд явах гэж шүү дээ. Тэгэхээр энэ томьёоллоо та нар харахгүй бол гардуулахаа нууц өгөх нь чухал биш байхгүй. Тэгэхээр эн чинь тэгж уншигдэж байгаа байхгүй. Би болохоор нууцлан гардуулна гэхээр нууц материал байх юм байна. Гэхдээ надад тэрийг нууцын баталгаа хийж чад гэхдээ надад өгөх юм байна гэж би бол хувьдаа тэгж ойлгосон. Тэгэхээр харин бүр ингээд тийм учраас би протокол зориуд энийг тэмдэглүүлээ гэдэг. Эндээс чи ингээд 3 өөр ойлголт гарч ирээд байгаа учраас зориуд тэмдэглүүлээд энийг ингэж ойлгох юм байна л гэж нэг мөр явах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Шууд төрийн нууцыг өгчөж байгаа зүйл бол байхгүй. Хасаж өгöd дараа нь ингээд надад байгаа нь ийм цөөхөн уцтай хавцдэрэгт байгаа нь тэргээд эсвэл ингээд баахан зохиомлоор юм оруулчлаа нэмчлээ ч гэдэг юм уу. Ийм агуулгууд бас зүгээр практикээр гараад идэгнээс бид нар өөрчлөн сэргийлээд техникийн шийдлийн үед бол угаасаа ингээд дараад текстийг унших болцоогүй байдлаар ингээд гардуулж өгөх болцоо байгаа учраас ийм байдлаар өгчөөч гэдэг одоо агуулгаар бидэд энэ томьёолыг оруулж ирж байгаамаа. Мөрдөгч оролцогчийг хэргийн материалаа танилцах боломж нөхцлөөр хангаж, оролцогчид ажлын 3-аас доошгүй өдрийн хугацаанд хэргийн материалаа танилцах боломжийг олгохоор тусгажээ. За түүнчлэн хавтас хэргийн материал танилцуулах үндсэн хугацаа 14 хоног хүртэл байхаар за хэргийн ээдрээ төвхтэй байдлыг харгалзан мөрдөгч 14 хүртэл хоногоор сунгаж болох зохицуулалтыг ч тусгасан байна.
Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Хувьс өөрчлөгдөж байгаа дэлхийн ертөнцийн хөл нийлүүлэн алхахын тулд ажлын байранд зөөлөн ур чадвараас эхлээд хамгийн сүүлийн үеийн технологийн мэдлэг ур чадвар зайлшгүй хэрэгтэй болжээ. Ойрын 5 жилдээ ур чадварын хомсдолтой байх тухай хөдөлмөрийн зах зээлийн судалгаач байна. Тиймээс шинэ ажилтан хайхаас илүү ур чадвартай ажилтнаа илүү мэрэгшүүлж, хөгжүүлж ажиллахыг Дэлхийн эдийн засгийн форумаас зөвлөж байна. Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байх ур чадваруудад AI платформуудыг үр дүнтэй ашиглах чадвар, talent management, бүтээлч сэтгэлгээ, альваад наривчилсан дүн шинжилгээ хийх чадвар зэрэг олон чадваруудыг онцлсан байдаг. Гэвч манай улсад ихтэй сургуулийн оюутан залуус эдгээр шаардлагатай ур чадваруудыг нэмэлт сургалтаар эзэмшихэд санхүүгийн боломж байдал, цаг хугацааны хомсдол, мэдээлэл дутмаг байдаг зэрэг олон бэрхшээлтэй тулгардаг байна. Ийм нөхцөлд оюутан залуус өөрийгөө хөгжүүлэх шинэ боломжийг дижитал орчинд эрэлхийлж, дахин сургалтын платформ болох Зангийн академиг ашиглаж эхэлжээ. Одоо ер нь бол оюутнуудын хувьд нэг амар олон янз бүрийн сургалтанд суугаад ах санхүүгийн боломж байдаггүй. Тэгэнгүүт энэ Зангийн академид болонгуудаа үнэгүй сургалтууд айгүйх байдаг хэрэгтэй. Жишээлбэл офис хэрэглээний сургалтууд. Тэгмэд би өөрөө болонгуудаа ер нь Зангийн академийн сургалтыг аваад одоо цалинтай дадлага хийж байгаа. Олон улсын харилцаа. Зангийн академи нь ажил олгогчдын шаардлагад нийцсэн практикт суурилсан сургалтуудыг хийдэг байна. Салбар бүртээ манлайлагч 100 гаруй багшийн бэлтгэсэн мэрэгжлийн болон хувь хүний хөгжил, гадаад хэл зэрэг нийт 250 гаруй сургалтууд энд бий. Гол нь ажлын байрны шаардлагатай мэдлэг чадварыг богино хугацаанд эзэмшүүлдэг нь онцлог гэлээ. Өөрөөр сэдвийн сорил манай Зангийн академийн зүгээс мөн байгууллагуудад зориулсан сургалтын удирдлагын системийг хийсэн байгаа юм. Энэ нь яадаг вэ гэвэл байгууллагууд маань ажилтнуудаа энэ сургалтын системээр маань дамжуулж сургах, сургалтынх нь үйл явцыг хянах ийм бүрэн боломжтой систем байгаа юм. Оюутнууд ажлын байранд дасан зохицох, албан харилцаанд суралцах, нэн шаардлагатай ур чадваруудыг эзэмших, өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ яг ажлын байранд гарахтай зэрэгцэн эрс нэмэгддэг. Энэ хэрэгцээг хангах зорилгоор Зангийн академи зайнаас суралцах боломжийг олгож байна. Дуртай төрлийн дуртай дүрээ үүсгээд явж байна. Дэлхийд дахин 2050 он гэхэд 1.6 тэрбум 60-аас дээш насны ахмад наснууд байхаар тооцоологджээ. Тэдний 80% нь бага болон дунд орлоготой улсын иргэд байх юм. Энэ ирээдүйд чиглэсэн ахмад наснуудын эрхийг хамгаалах шинэ конвенц нэгдсэн үндэсний байгууллага гаргахаар зэхэж байна. Үүнд Монгол улсын хүний эрхийн болон иргэний нийгмийн байгууллагуудын саналыг тусгахаар өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Манай улсад нийт ахмад наснуудын 47% нь бие махбодын, 65% нь сэтгэл зүйн, 30% нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн гэх судалгаа байдаг байна. Цахим боловсрал олгох, чадваржуулахад чиглээгүй хэрнэ цахимжсан төрийн үйлчилгээ их болсон нь ахмадуудын цахим гадуурхалтад өртөх нэг хэлбэр гэлээ. Мөн хамгийн ойр дотны гэр бүлдээ үл хайхрагдаж сэтгэл санааны болон санхүүгийн хүчирхийлэлд өртөх явдал нийтлэг байгааг ахмадуудын төлөөллөд ярьж байлаа. Түгээрч зогсохгүй амжиргаанд хүрэлцээгүй тэтгэвэр тэтгэмж, түүнээс хараат амьдарч байгаа эсвэл огт тэтгэвэр авдаггүй ахмад наснууд эрүүл мэндийн үнэтэй үйлчилгээ авах боломжгүй болохоор эмчилгээ хийлгэхээс зайлсхийж эрүүл мэнд нийгмийн зохих халамж үйлчилгээг авч чаддаггүй байна. Засгийн газраас 2005 оноос ахуулаад үе шаттайгаар ахмадуудын тэтгэвэр системийн хэмжээг нэмэгдүүлсэн байдаг. Гэхдээ энэ нь болохоор өөрийн амжиргааны түвшиндээ уялдахгүй, инфляцийн түвшиндээ уялдахгүй улмаас маш олон ахмадуудыг бол ядуурлалт хүргэсэн нөхцөлөдлөд гарч байгаа. За түүнээс гадна засгийн газраас батлагдсан 2024 оны тогтоол байгаа. Тэр нь болохоор их төлзүүрээр одоо сэтгэл хэмжээг нэмэгдүүлэхтэй. Тэгээ энэ тогтоолоор болохоор 2013 оноос өмнө одоо тэтгэвэр хэмжээ одоо цалин орлогынхон хэмжээнээс тэтгэвэр хэмжээнд тогтоолгосон ахмадуудыг бол ялгарлан гадуурсан юм нөхцөлөд бол бий болсон байгаа. Насаар алагчилж үзэх, ахмад настай хүмүүсийг сул дорой, чадваргүй, халамж үйлчилгээ хүртэгч гэх хандлага нь ялгарлан гадуурхалтыг үүсгэдэг. Энэ нь ахмадуудын эрхийг зөрчих наад захын үйлдэл болдог тухай иргэний нийгмийн төлөөллөд хэлж байлаа. Эрхийн систем залуучууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамгаалсан конвенц байдаг ч ахмадуудын хувьд албан ёсны тэдний эрхийг хамгаалах конвенц байдаггүй. Нэгдсэн үндэсний байгууллага харин үүнд анхаарал хандуулан конвенц батлах гэж байгаа юм. Ахмад настай болохоор зэрэг ерөнхийдөө одоо ялгарлан гадуурхдаг.
орхидог, үл тоодог тий ийм үйл ажиллагаанууд л явж байгаа. Тэгэхээр энэ нь бол өөрөө бол ахмадын эрхийг зөрчиж байгаа асуудал байхгүй тий. Эдийн засгийнхын эрхийг, өмчтэй байх эрхийг нь тийм ээ өмчөө яаж одоо захиран зарцуулах тал дээр өөрөө одоо нөгөө сонголтоо хийх тэр эрх энэ төр нь бол зөрчиж байгаа, маш ихээр зөрчиж байгаа шүү дээ манайд бол тий. Тэтгэвэр авдаг ахмадуудын 60 гаруй хувь нь тэтгэврийн хамгийн бага хэмжээгээр авдаг учраас амжиргаанд нь хүрэлцдэггүй. Ахмадуудын төлөөлөл болсон ахмадын холбооноос өндөр наснуудын тэтгэвэр хүрэлцээтэй байхаас гадна чөлөөт цаг, өмч хөрөнгө, орлого, амьдрах орчин, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг тэдний амьдралд чухал хэрэгцээтэй асуудлуудын талаар шийдвэр гаргахад ямар нэгэн хязгаарлалтгүйгээр оролцох, бие даасан байхыг 380 гаруй ахмад наснууд хүсэж байна. Мөн тэд хөдөлмөрлөх, сурч боловсрох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхүүдээ бодиттой адил хийх хүсэж байгаагаа хэлж байлаа. Иргэжил манай улсад нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хамгийн чухал олон улсын хурал COP17 зохион байгуулагдана. Үүнийг уртж болгон өнөөдөр Улаанбаатар хотноо шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ. Энд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 130 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Олон улсын судалгаагаар Монгол улс нь ур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөмтгий дасан зохицох чадамж багатай орнуудын эхний 10-т багтаж байгааг хуралд оролцогчид дахин сануулж байлаа. Сүүлийн үед Монголын өмнөд бүс нутагт температур огцом нэмэгдсэн нь анзаарагдаж байна. Үүний хамгийн ноцтой үр дагавар бол цөлжилт юм. Мөнх цэвдэг нь газрын өнгөн хэсэгт ус хадгалах үүрэгтэй байдаг. Харин мөнх цэвдэг алга болбол хөрс эрс ураашдаг. Ийм нөхцөлд ургамал ургаж чадахгүй. Энэ бол монголчуудын хувьд онцгой анхаарах ёстой асуудал яах аргагүй юм. Монгол орны 60 орчим хувьд тархсан байсан одоо цэвдэг маань 29.3% хүртлээр буурч одоо хайлж алга болсон байна. За мэдээж хэрэг одоо жилд ундаг хурд тунцсны одоо хэмжээ харахад одоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн юм шиг боловч түүний тэр одоо горим нь их өөрчлөгдсөн байна. За энэнээс болоод юу болж байна вэ гэхээр Монгол орны хувьд бол усны нөөцийн хомсдол одоо хэдтэй бас нүүрлэх эрсдэл байсаар байгаа. Энэ COP17-г зохион байгуулж буй Монгол улсын хувьд олон улсын анхаарлыг татах, байгаль орчны бодлогоо дэлхийн түвшинд харуулах томоохон боломж боловч бодит үр дүнд хүрэхийн тулд шинжлэх ухаанч, үндэслэлтэй, ил тод, урт хугацааны стратеги хэрэгтэй байна. Жишээ нь чанарт бус тоонд чиглэсэн урамшууллын системээс болж ямааны тоо толгой өсөн экосистемийг доройтуулахад нөлөөсөөр байна. Ур амьсгалын бодлогын хүрээнд шударга, ил тод, үндэслэлтэй шийдвэр гаргахын оронд төрөөс хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд төсвийн шоу, богино хугацааны PR-д анхаарч байгаа нь бид нэгдэн орсон COP17-гийн зорилтоос эсрэг зөвхт явж байгааг илтгэж байна. 2050 он хүртэл одоо манайч нэг алсын хараа 2050 гэдэг хөтөлбөр байгаа шүү дээ тий. Тэрийг оролцуулаад нэг юм ирээдүйн тооцоол хийж үзсэн байхгүй юу? Үнэхээр энэ одоо манайд ашигтай юм уу? Эдийн засгийн хувьд мал аж ахуйд тэр ашигтай юм. Ингээ үзэхээр бол яг тэр алсын хараа 2050-ыг ингээ аваад үзэхэд бол манай малын тоо улман л өгсөн ирээдүйн ур амьсгалын өөрчлөлтийн нөлөөндөр. Тэм учраас алсын хараага үнэхээр одоо яг тэр оновчтой байдал хүрэхийн тулд засгийн газраас одоо шил экспорт махны экспорт ч юм тийм одоо өөрсдөө хэрэгжүүлж чадах бодлогыг дэвшүүлээд малын тоог бууруулах бол боломжтой гэж гарсан. Энэ удаагийн COP17 хурлыг цөлжилт эрчимчсэн усны нөөц хомсдож буй байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдсэн манай орны хувьд зохион байгуулах гэж байгаа нь дэлхийн анхаарлыг татах улс төр эдийн засаг экологийн томоохон боломжийг бидэнд олгож байна. Гэвч энэ боломжийг хэрхэн ашиглах вэ гэдг нь анхаарал татаж байна.
Алтан Барс клубын 15 жилийн ой нэрэмжит волейболын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. 6 дугаар сарын 16-нд эхэлсэн энэ тэмцээнд эмэгтэй 8, эрэгтэй 11 нийт 19 баг өрсөлдөж байна. Шилдэгүүд энэ сарын 20-нд тодорно. Өчигдөр тэмцээний нээлт боллоо. Өнөөдөр залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний үйл ажиллагаа маш сайхан болж байна. За ингээд залуучуудын улсын аварга жил болгон уламжлал зохион байгуулж байгаа. Энэ жил бол илүү онцлогтой байгаа. За Алтан Барс клубын 15 жилийн хойд тохиолдуулан Монголын волейболын холбоотой хамтраад энэ жилийнхийг зохион байгуулж байна. Сүүлийн 30 жилд хамгийн доктортой буюу 15 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа Алтан Барс клуб нь эрэгтэй, эмэгтэй, эдэрчүүд, залуучуудын гих бүх насны ангиллын тамирчдын багтай. Өнгөрсөн хугацаанд 500 орчим тамирчин энэ багийн нэрээр овоглож, нэг хамт олон болж волейболын спортын хөгжилд хүчээ нэгтгэн ажиллаж иржээ. Энэ хугацаанд Алтан Барс баг Монгол улсын 5 удаагийн аварга, 2 удаагийн мөнгө, 3 удаагийн хөрөл медалийн эзэд болж байжээ. 15 жилийн үүсгэн байгууллагатай зэрэгцээд асуужуулагч тамирчдаас гадна багийн эзэн аягүй чухал байдаг. Хөрөнгө оруулагч аягүй чухал. За энэ хугацаанд бол анх 2010 онд бол одоо Самгийн Бямт цогт гээд өөрөө волейбол спортын мастер манай Ахмадын багт өөрөө тоглодог спортын мастерын хүн байгаа. За энэ хүн маань яг 15 жилийн улсын спонсорлож явж байхдаа зөвхөн нөгөө яг волейбол спортыг дэмжихээс илүү нөгөө залуучуудыг илүү нөгөө олон улсын түвшинд волейболын тамирчдыг илүү гаргахад залхан чалуу энэ бэлтгэд дэмжиж явдаг. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Алтан Барс клубын анхдагчид, үүсгэн байгуулагчид, волейболын спортын шилдэгүүд ирсэн байлаа. Дошромд дуртахад ердөө 1 сарын өмнө Алтан Барс клубын эрэгтэй баг насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга болж, мөн тэмцээний үн цэнтэй тоглогч, шилдэг холбогч, шилдэг хамгаалагч, шилдэг дасгалжуулагчийн шагналуудыг авсан байна. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Бид энэ удаад өрхийн үйлдвэрлэл эрхлэгчийн байр суурийг сонслоо. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч жаргал сайхны хувьд борлуулалтын асуудал болоод нэрийн бүтээгдэхүүнүүдээрээ брэнд үүсгэхэд зардал тулгамдсан асуудал болдгийг хэллээ. 2016 оноос хойш бол ойдл одоо үйлдвэрлэл хийгээд дээл хувцсуул захиалгаар хийж байгаа. Тэгээд захиалгаар хийхээс гадна бол 2021 оноос хойш бол сутааж урлалыг толгоон гойл ийм зүйлт бол хийж эхэлсэн. Тэгээд одоо аль альны зэрэг зүйлүүд хийгээ явж байгаа гэсэн үг. Тэгээд ер нь миний хийж байгаа зүйлс болохоор ер нь улирлын чанартай, тэгээд цаансаар наадам гэсэн тийм улирлын чанартай юмнуудыг голчлон хийгдэж байгаа. Тэгээд одоо ер нь бол борлуулалт тал дээр жоохон одоо ахиухан үйлдвэрлэлийг бол борлуулалт тал дээр жоохон учир дутагдaltaй байдаг. Ихэвчлэн одоо бараа бүтээгдэхүүнээ бол цанхуу гээд өөрийн нийсэн нэг пэйж хуудасаараа дамжуулаад бараа бүтээгдэхүүнийхаа захиалгыг авчдаг. Бүтээгдэхүүн дээрээ бол нэг одоо цанхуу нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд брэнд үүсгээд лого энтер авъя гэхээр бас тодорхой хэмжээний зардалтай байд юм лээ. Тэгээд өөрийн гэсэн бүтээгдэхүүн дээр патент авъя гэдгсэн ч гэсэн нэг бүтээгдэхүүний өртөг гэхээр бас нэлээд олон бүтээгдэхүүн дээр зэрэг авчиг гэсэн чинь зардал нэлээд өндөр байгаад тэгээд авч чадаагүй. Тэгээд бүтээгдэхүүн лого энтер бол бас хөөрхөн зардалтай байд юм билээ. Тэгээд бас тэрийгэ хөцөлсөн боловч авч чадаагүй. Короноос болохоор нөгөө халамжийн ажилтнтайгаа холбогдоод болохоор янз бүрийн дэмжлэг энтер байна уу гэж судалсны үндсэн дээр бол бичил бизнес эрхлэгч гээд бүлгийн зээлд хамрагдсан. Тэгээд энэ бол яг маш дэмжлэг болсон. Одоо би болохоор өмнө нь нөгөө нэг жижиг ахын машин хэрглэж исэн бол одоо үйлдвэрлэлийн зорилттой машин ашиглаж байгаа. Тэр нь болохоор илүү хурд хүчтэй бүтээгдэхүүн маань одоо чанарын шаардлага хангасан тийм бүтээгдэхүүн болж чадж байгаа гэсэн. Миний хувьд болохоор бусад хүмүүсийн хувьд ч болохоор бас ялгаагүй гэж бодож байна. Одоо үйлчлэгээ томруулаад жоохон өдрийнхөө орлогыг нэмэгдүүлэе гэж бодсон хүмүүст бол тийм түрээсийн байр нийт төрөнд хэрэгцээтэй байдаг. Тэгээд миний хувьд болохоор гэрээрээ хийж байгаа. Тэгээд түрээсийн байрны одоо дэмжлэг тусалцаа тийм байвал их зүгээр л гэж бодож байна да. Доллар мэдээллийн хөтөлбөр студиэс танд хүрлээ. Үргэлжлүүлэн та бүхэнд гадаад мэдээг инх болгон хүргэх болно.